За сангийн сайд байгаа учраас бас нэг зүйлийг тодруулъя. Одоо бидний авах гэж байгаа энэ зээлийн хэлцээр болохоор 78 сая $. За саяхан Чожо сайдын өгсөн ярилцлагаас нэг хэдэн тоонуудыг тэмдэглэж авч ирсэн. Яг эрчим хүчний салбар богино хугацаат төр төлбөр нь 629 тэрбум төгрөг. Тэр нь би ойлгохдоо энэ дулаан цахилгаан станцуудад өртөгтөө хүрхгүйгээр хямд үнээр борлуулад байдаг. Тэрнтэй холбоотой богино хугацааны өр төлбөр юм болов уу гэж ойлгосон. За урт хугацаанд иргэн төлөх ёстой 2.1 их 80 төгрөгийн өр төлбөртэй. Тэгээд Эрдэнэ бүрэн гээд одоо бусад түлээгдэж байгаа станцууд орох юм бол бүр өр төлбөр нь 3 их 80-аар нэмэгдээд 5 их 80 болно гэсэн тайлбарыг бол өгсөн байлээ. Тэгэхээр одоо ингээд 78 сая $. Зээл авлаа. Энэ дээдлийн тааз ер нь эрчим хүчний салбар хамгийн их урт хугацааны өр төлбөртэй байдаг юм уу? Энэ ер нь зээлийн тааз эднэртэй асуудалгүй юу? Тэгээ би зүгээр одоо өөрийнхөө эргэн тойронд хамгийн хурднаараа мэдээлэл авах их сурвалжийн нэгдсэн гишүүн байлаа. Европын цэргийн босоо хөгжлийн банкнаас энэ зээлийг их удаан хөөцөлдөж авч байгаа гэж ойлгосон. Тэгэхээр энэ зээлийн ерөнхий шаардлага ер нь бид нар өөрсдийнхөө төсөвдөр мэдээж даахгүй болохгүй болохоор л ингэж зээл авч байгаа байх. Тэгэхээр энэ дээр нэг тийм эрчим хүчний салбарын нийт дүр зургаар нь харуул өр төлбөртэй одоо яах ёстой юм бэ гэдэг нэг шийдэл нь хэрвээ засгийн хэмжээнд яригдсан бол тэрэн дээр нь мэдээлэл авъя. За сангийн сайд. Эрчим хүчний салбарын үр зээлтэй холбоотой асуудал яамнаас найруулах нь зөв баха. За өрийн таазтай холбоотой асуудал дээр би хариулъя. Монгол улсын өрийн тааз одоо хуулиараа 55% хязгаарна. Гүйцэтгэл 40%. 15 одоо их 80-ийн одоо бидэнд ийм нөөц байгаа гэсэн үг. 15 их 80 гэдэг юм байна. Одоо 3.5 тэрбум $. Нэмж бид нар зээл авахад тааз бол хөндөгдөхгүй гэсэн үг. Тиймээс 3.5 тэрбум $-ын нөөцөөс энэ 78 сая $. Гэдэг юм байна. Нөөцийн хэдэн хувь бэ? 2% л гэсэн үг. 100% гэж үзэх юм бол 2% дээр нь ашиглаж яана л гэсэн үг нөөцийнхаа. Илүүдэл нөөцийнхаа гэсэн үг. Тэгэхээр таазан дээр бол санаа зовох зүйл байхгүй. Ер нь бол эрчим хүчний салбар өөрөө төсөв дээрээс хөрөнгө оруулалт хийхэд бол маш хэтэрхий ийм том төслүүд байдаг. Тийм учраас аль болох одоо ийм хөнгөлөлттэй зээлийг хөөсөр за цаашдаа үнэхээр одоо бид тарифа бүрэн чөлөөлөөд энэ салбарын төслүүд маань өөрсдөө одоо банкабл болж чадах юм болоос гадны хөрөнгө оруулалтууд төрөө ишлийн түншлэл шууд хөрөнгө оруулалтууд гээд ийм их өсрүүд бол гадна талдаа бол яг ингээд хүлээгээл бэлэн байж идэг. Энэ асуудлаа л одоо бид нар яралтай шийдэх ёстой хамгийн тулгымцсан асуудал нь өөрөө энэ юм байна. За урт хугацаат урсгал өрүүдгээ салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сая таны хэлдэг өрүүд бол нийт дүнгээр нь хэлж байна. За тэгэхээр тэр яг салбарын системийн урсгал өр болон нийт өр зээлүүдийн талаар хоёр цагтаар хариулсан дээр байгаа тийм. За дээрэс нь энэ зээл минь хараа салбар биш яам биш энэ цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчийн хувьцат компани энэ дамжуулан зээл болох юм. Тэгэхээр энэ төслийн одоо зээлийн төлбөрийн хүүсэр нь бол энэ компани дээрээсээ одоо тарифаараа үйлчлэгнийхээ төлбөрөөр цаашдаа хийгдэж явах ийм судалгаа хийгдсэн байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл төсөв дээр ямар нэг дарамт ирэхгүй байхаар ийм одоо төлөвлөсөн гэсэн үг. Хоёр цагт дарга. За эндрийн микрофон өөрийгөө танилцуулаад. За оюун гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Хуйг цогт. За таны саяын тоонууд бол зөв. 2025 оны жилийн эцсээр бол эрчим хүчний салбарын төрийн өмчт компаниудын одоо богино хугацаат өр төлбөр бол 620.9 тэрбум төгрөгийн өрчсөн гүйцэтгэлээр гарч байгаа. За энэ бол урсгал өр. За гол шалтгаан нь бол ер нь үн тарифыг бол 2019 оноос хойш өртгөөс доогуур яваад 2 удаа нэмэх орлого хийсэн. Гэвч одоо энэ хэсэгчилж хэрэгжсэн. За ингээд засгийн газрын 2025 оны 132 за мөн 236 дугаар тогтоолуудаар одоо энэ геополитик олон улсын хямралтай нөхцөл байдалд бол үн тарифыг одоо өсөхгүй байх юм чиглэлийг өгсөн. За эрчим хүчний салбарын төрийн өмчт компаниуд бол тарифын орлогоороо энэ зохицуулалттай зах зээлээс санхүүжилтөд босгодог ийм онцлогтой.
Энэ нь гэхдээ одоо тарифын асуудлыг одоо Гүйцэж хариулъя. Энэ дээр микрофон. за энэ амжиргааны төвшин эдийн засгийн нөхцөл төсвийн нөхцөл байдалтай уялдуул ингээд тарифыг ер нь өртөгт нь үе шаттай хүргэх чөлөөлөх ийм асуудлыг бол эрчим хүчний яам засгийн газрын төвшөнд бол судалж зохицуулахаар танилцуулж байгаа. Энэ шийдэгдвэл одоо энэ 2-3 жилийн хугацаанд шийдэгдэнэ. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт бол урт хугацааны шийдлүүд байгаа. Тэгэхээр одоо 5 жилийн үндсэн чиглэлд туссан тодорхой шийдлүүд гараад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд бол 27 орчим их найт төслийн одоо төгрөгийн их найт төгрөгийн өртөгтэй ийм төслүүд бол төр хувьчлалын түншлэл за бүгдлийн их усураар хэрэгжиж байна. За ингэж бид эрчим хүчний дутагдал өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах эдийн засгийн хөгжлийн суурь тавих ийм шийдлүүдийг гаргах хэрэгтэй байна. Энийг хүлээгээд энийг хийгдэхгүй байх юм бол энэ хэмжээгээр одоо энэ төлөвлөж байгаа хөгжлийн төлөлтүүд хойшлох ийм эрсдэлтэй байна. За улсын хурлын гишүүн